хям хавчуулсан энэ талхыг гамбургер гэдэг. 3 тэрбум хүн иддэг юм. Урьдаар хийсэн ийм боолтыг гамбэр хэмээдэг. Монголчуудаас бусдын иддэг. Урьдаар юм болгоныг хийдэг. Харин хүнээр гамбэр хийж болох. Жорын Бямгарыг бүрийн 13-аас 14 цагийн хооронд шууд телевизээр шууд үзүүлнэ. Шууд телевизийг анхаар үзэж байгаа эрхэм үзэгч танд баярлалаа. Энэ цаг мөчид бид гамбар ток шоуга үзэгч танд хүргэдэг уламжлалтай. Тэгэхээр бид энэ удаагийн дугаартаа Арго багшийг урьж оролцуулаад байгаамаа. Тэгэхээр манай сэтгүүлч болоод зочин маань өөр студид байрлаж байгаа. Тэгэхээр би одоо шууд асуулт асууя гэж бодож байна. Тэгэхээр Арго багшаа таныг бол 25 хилтэй гэсэн ийм зүйл яригддаг. Энэ бол мэдээж хүн бүхний анхаарлыг татдаг асуудал байгаа. Тэгэхээр та яг ямар хэл мэддэг юм бэ? Дээрэс нь яаж эдгээр их олон хэлийг сурсан юм бол энэ талаар ярилцсанаар одоо ток шоугаа эхлүүлэе гэж бодож байна. Тэгээ 25 хэлийг яасын сурсан юм уу, судалсан юм уу, мэддэг юм уу? Тэгээд ер нь сайн мэдэх юм бол байхгүй. Мэддэг юм байхгүй, мэддгүй юм байхгүй болчиход байна л. Яг нь ер нь нэг судалсан хэл 30-аад юм би. Дөрмийг нь судална. Тэгээд одоо тэндээс яг нэг 6 хэлээр ном бичлээ. Сурахчгийн төвшин. За нэг 9 орчмоор яг нэг хар амиа аргалчин. Ярьчин гэсэн үг үү? Ойрзуур. За тэгээд нэг 10 хойд болсон хэл зааж утсан. Одоо хүнд заахаар бас нэг чинь мэддэг болоо заадаг юм болов уу? Мэддэггүй болоо заадаг юм болоо бүү мэдтiive. Явж ирсэн тэгээд баахан хэл ярьсан лантдаг болчихлоо. Яг хөө зөв ер нь бол нэг 6 хэлний ном бол одоо биччихэд байгаа. Тийм л. За ер нь гээд одоо 25 хэл орны хэлээр ярьдаг одоо маш сайн гэж та өөрийгөө яриад байдаг шүү дээ. Хэвлийн урлууд ярьж гисэн би бол 25 хэлээр алцахгүй ярина гэдэг. Яаж батлах юм бэ? Хин тэгж хэлж байна. Та өөрөө хэвлийн урлууд яриад гэж хэлсэн. Би тэгж хэлж байгаагүй. Монгол ньюс дээр байнг тэгдэг шүү дээ. Үу яалаа гэж. Би зүгээр 25 хэл судалж байсан. Хүмүүс нам 25 хэл мэддэг гэж яриад байдаг байхгүй. А гэхдээ бол би бол бас мэддгүй хүний хажууд мэддэг. Мэддэг хүний хажууд мэддэг. Ямар ч байсан бол нэг заахын хөдөл заажсэн. Надад заалгуулсан усууд нь Франц яваад аймаг надаас хэдүү болсон хүмүүс зөндөө. Тэгэхээр одоо манай хөдөлгөөний хэллэгээ нөгөө нэг одоо мэддэг тааши мэддэггүй юм шиг тий мэддэг мэдхгүй юм шиг. Тэгэхээр ер нь бол нэг тийм хязгаарлалтын хүрээнд дотор бол юу сайн мэднэ. За одоо 25 хэлийг 4 хувирд мөрөд үү шүү дээ. Одоо чи надаас ингэж асуугаад ингэж яаж хувирдгийг те. За тэр үгнүүдээ ингэж сайхан холбож байгаа дөрмөөрөө бодож байгаа нэг өгүүлбэр хэлж байна. Шавнаар авч тэгээд нэг яриул цуух талтан те. Тэгэл хитэг. Тэгээ яг хөө зүгээр ер нь бас нөгөө юу шүү дээ нөгөө типог жижиглэхийг 100 давхраа шитгэхээр шидний реклам байдаг шин шидэн гутны одоо газар унах даваад хамхаа хасаад гэх. Тэгэхээр бол одоо яг үндэ типог 100 давхраа шитгэхэд газар унаад тэхүүгүй юу те. Тэнтэй адилхан бас нэг тийм рекламын дүүсэн юмч байгаа бах. Тийм ээ. PR-сан ч юм байгаа бах те. PR-даг ч юм байгаа бах тийм үү. Таныг одоо тэгээд 25 орны хэлээр ус цас шиг яриад 2-3 сарын дотор 5-6 ном бичээл бурхан бүтээгээл уул дахиад тийм ээ. Ингээл явдаг. Маш олон одоо авиас нэг хүнд одоо багтчихсан хосгүй авиастай одоо Монголын хамгийн олон хэлтэй хүн гээл байгаа. Тэгэхээр энэ бас нэг над нэг тодорхой баримт байна л да. Таны ээж одоо торгууд 4 сартуул цус солилцсон гэж ярьжсэн. Аав тань одоо халах бүрээд цус солилцсон гэжсэн. Тэгэхээр одоо нийтдээ 5 цус солилцож одоо таныг бүрдүүлсэн байгаа л дээ. Тэгэхээр энэ одоо 5 одоо олон үндэстэн 5 ястан одоо ингэж цус солилцсноор таны одоо гадаад хэл сургууч их нөлөө болсон байгаа тийм. Харин би энэ нэрээ шүү дээ. Би мэддэг ч гэхээр мэддгүйхээр мэдээд байдаг тийм үү. Энэ ер нь их нөлөөсөн байгаа. Тэг яг хөө ер нь бол жоохон холоос яасан дээрэлтээр солилцол зүгээр л дээ. Ер нь тэгээ одоо намайг ямар юу гэдгийг 4 ордын лижээрээ хэлэхгүй л үсттэй одоо тийм ээ. Зүгээр манай ээж талаас байна. Одоо хүмүүс хадал заав талаас байна. Дандаа Монгол 5 Монголын яасан бодгоос тийм байж магадгүй юм. Гэхдээ
бас яг тэгж дүгнж болохгүй анатомийн тод генетик бас хүний өөрийн хөдөлмөр гэж юм байна шүү дээ. Хөдөлмөр байна. Бас тэгээд номын буян гэж юм байна тийм ээ. Бас нэг манайхан бол номын буянтай л дандаа л тэгээд номын эрдэмэд хоолоо олж идэх тийм их. Тэгээд бас би тийм их юм болоод яг өөрийгөө тийм мондөг гэж бас бодохгүй. Яг ер нь нэг тийм хийсээр яваад нэг юм болцсон юм. Та одоо яаж нэг сарын дотор 2 3 ном бичээд байна? Гэхдээ нэг сарын дотор 2 3 ном бичихгүй. Хин сүүлийн 6 жил 6 ном бичсэн шүү дээ. Сүүлийн. Та 2 жилийн өмнө хэвлэл урал хийхдээ зааж нэг сарын нэг дотор л эхлээд нэг 2 багш үйлдвэрлэсэн байсан нэг. Та ч бас ардын багшийг цаас болгоцсон мундаг хүн гэл таны ч бас тэгэл идэг. 2 нэг багш үйлдвэрлэсэн гэж хэлжсэн. Нэг хэд хоногийн дараа дахиад хэвлэл урал хийхдээ бас нэг бас манай дараагийн одоо гэрийн багш гараад ирлээ гэж хэвлэл урал хийжсэн. Гэдэг гэж одоо хин тэгж хийж яг тэр нотгонд байна одоо яг манай одоо хэвлэлч маш олон хэвлэлүүд байна шүү дээ одоо шар хэвлэлч яаж яадаг вэ тэгсэн гин ерөнхийдөө хурдан хугацаанд бичдэггүй удаан хугацаанд бичдэг гэсэн үг л дээ бичих тийм байна бас яг жоохон яарсан тал байгаа л да тэгээд нөгөө юу хэмдэ хүмүүс болохоор одоо бас бодож иж бичнэлээ гэж архан хэвлийн багварт хурдан гарсан ном байсан юм уу үгүй юм уу би сайн мэдэхгүй л да. Одоо 2 3 жилийн өмнөх юм байдаг 2 3 7 хоногийн өмнө юу хийснээ санахгүй шүү дээ. Тэгээд юу гэдгийг юу марчаад одоо юу болоод өнгөрчихээ би ойлгохгүй. Нэг мэдсэн чинь нэг ааргаа бодоод ингээд бас би тэгээд телевизээр ярьдаг л тий. Яг хоо TV shopping гэдэг шиг. Зөндөө 800 удаа ярьсан байна шүү дээ. 800-ийн аль нь дээр би юу гэж ярьсан санахгүй. Яг ямар ч байсан нөө хэд сурах хэрэгтэй гэж ярьсан баг. Тий. Тэгэхээр бол нэг богинохон хугацаанд бол ийм олон багшаа хийгээгүй юм шүү дээ тийм. Олон багшаа? Тий. Ямар гэрийн багш? Та чи гэрийн багш шүү. Гэрийн багш ном уу? Тий. Одоо тийм юу яасан? Ихтэй нэг ингээд long story болно л тэр. Нэг ихтэй нэг ботном гарсан. Тэгээд дараад нэг ботном гараа, 3 ботном гараа, тэгээд дараад нь садан сэтний ном гараа, тэгээд ингээд тэр бас нэлийн ойр хугацаа гарсан. Тий. Бас ерөнхийдөө гарсан шүү. Тэгээд тийч нөгөө тэр үеч нэг хүмүүс ингэсэн байхгүй. Хин хотлоо 25 хэд мэддэг юм бол тэр номын бичээд. Гэрээ аягүй шахаад. Тэгээд би тэгээд одоо бичээд зарим бүтэн зарим дутуу гарсан зөндөө олон юм бий байхгүй. Тэгээ одоо яг бүрэн болцсон. Одоо л яг бардсан байна. Яг ямар ч байсан л 6 хэлийн ном бүрэн болчихлоо. Бүх 4 нь байна. Ярийн татлан байна. Тэгээд дахиад багш үйлдвэрлэв. Гэхдээ би одоо бас амьдрмаар шүү дээ. Би ч одоо ямар энэ монголчуудын өмнө хэлний ном бичих гэсэн би ч бас нэг сахин гармаар боодог идмээр шүү дээ. Тийм биз дээ. Гамбар мембер идмээр шүү дээ. Тийм үү? Бас нэг би тэр ска резорттой очиж цанаар ингэмээр шүү дээ. Тийм. Бас нэг хаяа нэг тасартай уумаар байна. Хэл би одоо арх сууж чадах байлаа шүү дээ. Одоос бүр завгүй болоод тийм. Тэр одоо эбэмэб чинь шүүм уудаг гэдэг ингээд сонь юм байна. Оюуны ухааны хүн бол ер нь тэгэл арх уужиж стресс нь гардаг шүү дээ. Яа манай зохиолч харахгүй тийм. Гэхдээ арх чинь сайн юм байна шүү дээ. Тэгээд одоо мөнгө аяганда сүү аж дотоод виски усцсан. Одоо ууж нөгөө эбэг сайн шалах хэрэгтэй одоо тэр аяг тавгийн тийм үү. Оо цаагаараа нэг өсгөдөн хийж байгаа цаагаараа чигтад нууж иддэг гэдэг шиг заадлыг өрөөнд энэ арх чинь байна шүү дээ. Сайн талтай муу талтай байхгүй. Арх уудгүй хүн бол найзгүй болчихдөг юм аа. Тэг би хэлсэн сая өөр хангаад явахдаа өөр хангаачууд нэг таалагдсан үг хэлсэн байхгүй. Ерөөсөө чаддаг нь уу, чадахгүй нь байл гээд. За арх уудгүй ямар шаардлага тавихгүй гэхэд нөгөө тендд орж байгаа юм шиг олон шаардлага тавьж байгаа. За мөнгө олох хэрэгтэй. Гэр бүлдээ хийх хэрэгтэй. Өөр хүүхдүүдэд цааш нь мөнгө. Тэгээд илүү гарах юм бол ууж болно. Илүү гарах юм бол уусныхаа дараа нь яг хөвгөл гэр орондоор жирээд ширүүн хэлж болохгүй байнга инээж явах хэрэгтэй. Авгаагийнхаа үг нь сайн орж явах хэрэгтэй. Тийм үү? Тэгээ хүн нэг сайхан инээгээд гоё уудаг энэ усууд шүү дээ манай хуучин сэтгэлийн үеийн одоо заахан уучаад байнга инээгээд хүн бие мэднэ. Тийм хүмүүс нь ууж болно. Тэгэхгүй тэгээд одоо ингээд нэг хор далаацсан юм шиг бусдад дарамт очруулсан битгий уу. Тэгээд чи өөр хангаа арх уудаг усууд хийж байгаа байхгүй. Чи одоо битгий ууж чи уухаараа чи янз янзын болдог чи. Би бол зүгээр намайг уу гэж байна арга багш. Та хоёр нь уух уу? Уулгүй яах. Сайн уух. Сайн уу. Би сайн чууж байсан. Одоо уух завгүй болчих би ингээд чи ном бичгээд шүү дээ намайг.
Би ном бичих чинь аялах хууж болдгоо. Таныг одоо ингээл ном бичих манай шар үйлдэлс янз янзын бичих юм аа. Таны ингээд ном бичижсэн чинь эхнэр чинь одоо ингээд өдөр шөнөгүй та ном бичээд байх юм. Тэгээд ингээд ном бичээд ерөөсөд амарч чадахгүйсэн эхнэр нь хөлөөр нь одоо хөлн дээр нь тусал залгаад одоо хөлийнхөө сууцаар тусал залгаад одоо тэр өөрт нь саад болохгүйгээр халамж тавьж ийсэн ингээд. Тэгэхээр та ном бичээд одоо ингээд хөлн дээр нь ингээд одоо юу би ямар гэмтэл төвчж байгаа хөлбөл яг манайх тийм уянгийн хайл байхгүй бас сони уншихгүй шүү тийм ээ. Би хөлнийхөө суцаар ерөөсө туслах хийж үзв. Би туслах их дургуултай. Арх уусны дараа нөгөө тусал хийх юм бол нөгөө буцаагаад бие цэвэрлж чаддгүй. Би зүгээр сайхан шүл уугаал. Юу тарг уугаал. Тэгээд би чинь өдөрөлтөө нэг л уудгийг. 3 сар болоод нэг л. Ер нь хаа өдөр шөнөгүй ингээд ном бичээ сууж байхад чинь эхнэр чи ер нь яаж халамж тавьж байгаа юм? Өө тэгээ манай гинөө тавьдаг байх үү чинь тийм. Хоолонд хийж өгнө. Тийм үү? Хайр нь халамжид нь. Хөлн тус залгаагүй. Хөлн тусал залгаагүй. Би тийм идэхгүй байдаг. Ямар гэр орныхаа хүнжил татлах явдал би тэгсэн гэж яриад байдаг шүү тийм ээ. Яг секс порно шоп сайт мэд нөх юм болоход байх л та зүгээр. Тэнд бол нууж хагаад их юм байхгүй. Тэр чинь сайхан амьддаг хүүхдтэй. Тэгээд хүүхэд заяасан баярлж байдаг. Тэгээд би зарим хүмүүсийн годамжинд хүүхдээ гаргацсан хүмүүс харахад дургу өгөхгүй юу. Тэгээд хүүхдээ твээр гойлгоо гуугал тийм. Хүн хүүхдэд хийж болохгүй шүү дээ. Болгохтой эцэг байх эрхийг хасаад тэр чүүхээр оруулаад тэр хүүхдийг нь авирчин дүүр багшин суугаад өгөх хэрэгтэй шүү дээ. Тэр нь ялах хүүхд байгаа байхгүй би. Би өөр явж байгаа годамжинд хэлсэн. Шууд нүдгэн читсэн. Чи юм уу? Юух гэж хүүхд гаргах юм уу чи? Ха? Наад хүүхдүүд авирч үг дуусах. Тийм биз дээ. Хэл манд хүн байхгүй ч шүү дээ. Одоо том соёлтой орнууд өнчин хүүхдүүдийг багаас нь өсгүүлээд төрийн хүн болоод байгаа байхгүй. Хэл манд цэргийн хүн. Тэр чинь төрийн хүн болохоор чинь төрдөө их хайртай юм байна. Хамаатан садантай хүн чинь төр ажиллах гай болж байгаа байхгүй. Авгаан дүү, тэрний салсан эхнэрийн дүү, хамаатан садан гэдэг ингээд мөнгө. Одоо манай энэ дараагнаас чинь бол яг мөнгөгүй шүү дээ. Цаана тэрийг авилгал авахулах төлөхөж оруулдаг бүхэл бүлэг нутгийн зөвлөл тэр авгаа хүүхэд бүгд л байгаа. Тэр нөхөр нь ба арай гэж авилгачаад бол мөнгө олно. Авгаа нь ээлд бий шаагаал те. Лүү втон. Тэгэхээр тэр нөхрийнхээ мөнгө хайрлах хэрэгтэй шүү дээ. Зүгээр ажлын цүнхгүй чинь захаас аваад зүйл болтгоо. Заахаа 5 сар яадаг гэж авдаг. Тэгээ нөгөөдөл нь баахан хар хилаа мэдэн тийм биз дээ. Тэрний авгаа тэгсэн байх ханаасаа мөнгө олсон гэдэг. Тэгэхээр одоо төрөл ажиллаж байгаа хүн чинь юу гэдгийг хаамаржийн унаад явах гэж хүн цалингийн бодохоор ингээд авилгалын чинь гацсан шалгах юм юу гэх юм? Юу гэх юм? Би хэдэн ном зараад тэгэд орсон гэх юм уу? Би юу шодроо хөдөлмөрлөж байгаа. За тэгэхээр арга огш манай шууд телевизэн ингээд Гамбар ток шоу одоо 2 талаас зэрэг явж байгаа. Тэгэхээр студиэс сэтгүүлч ариу хүчрэл холбогдож байна. За баярлалаа. Тэгэхээр бид бас энэ цаг мөчөдийн үзэгчдээс шууд утсыг аваа ажилуулж байна. За тэгэхээр энэ цаг мөчид танаас бас өөрөө бас эрдэм шинжилгээний байгууллагад ажилладаг ном бичдэг нэгэн эрдэмтэн багш холбогдож асуулт асууж байна л да. Та ер нь их олон ном бичдэг. Тэгэхээр энэ номыг чи яг шинжилгээ ухааны байгууллагуудаар одоо оруулаад болж байна болохгүй байна ч гэдэг юм уу ингэсэн дүгнэлт байдаг юм уу? Таны ном ер нь хүнд хэрэгтэй хэрэггүй байгааг яаж мэддэм бэ? Зүгээр ном гаргадах юм бол сарын доторч хинч гэсэн хідэн ч ном гаргаж болно л тоо гэсэн асуултыг асууж байна. Та юу хэлэх вэ? Тэр яг нөгөө юу Гол ном гарах нь буруу юм болов. Буруу болчих одоо бичээд дууссан ч юу гэдэг. Тэгээд гол нь яг хөө зүгээр ном бол юу хүнд хэрэгтэй хэрэггүй вэ гэдэг нь хэд гүйж байгаа шалтгаан. Тэг. Хичнээн сайхан ном бичээд гүйхгүй тэр номыг ус ямар ч хэрэггүй ном гэж ойлгох хэрэгтэй. Хүнд хэрэггүй шүү дээ. Манай томчууч яг дандаа хүнд хэрэггүй юм бичдэг байхгүй. Тэр хүн яаж тоож авах вэ? Яг жорлондоо тавиад нэгээд сайн ингээд хошингаа ачшуулна тэр номоор. Гүүхгүй ном бол бичих юм бол хэрэггүй. Гүүх ном гэж байна. Миний ягаад гүүх ном бичихын тулд хүн бол яах ёстой өвөд бүр багаас нь маш сайн хөдөлмөрж ажил зовлон мэдэх хэрэгтэй. Тэ? Манай ном томчууд яах вэ? Өөртөө зохиогоо бичдэг. Тэрийг хүн уншаад ойлгох арга байхгүй тэ. Дөрмийн ном амар хүнд юм бичээ шүү. Хин ч энэ ойлгохгүй. Зүгээр та бол хэлэхдээ хүмүүс авж байгаа миний номыг худалдаж авч байгаа юм чинь. Ямар нэг угаасаа нотлож байгаа. Хэрэгтэй нотлого. Худал нөгөө саяын асуусан баг юм шүү дээ. Тэр болохоор номыг нь авдаггүй байхгүй хүн. Тэгээ хорсоод тачаад намайг харахад дургуун хүрээд алийг нь хөдлөд тий холоор феномен уухаас аргагүй болж байгаа байхгүй. Танай хэлж байгаа нэг замраг тийм нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тийм стилээр ярьж ш уучлаарай бас тийм ээ. Таны нэг ярьслыг уншиж байсан л да.
би бол супер хүн гэж та өөрөө хэлсэн байсан л та тийм. Тэгэхээр супер хүн гэж одоо